цуглаад явах боломжтой гэсэн үг байна. За мэдээж бол энэ банкны маань хамгийн чухал зүйл бол нөгөө мөнгөн шилжүүлэг гэх тийм энэ зүйл байгаа. За яг одоо та бүхэндээ бол банкныхаа удирдлагуудыг танилцуулъя. За банкны системийнхэн за нэгдүгээр хүн бол одоо энэ санаачлагч бөгөөд энэ Максим Сахаров, Йосеф Мирахмедов гэж хоёр хүн байгаа. Энэ хоёр хүн бол яг энэ гол санааг нь гаргаж авсан. За яг энэ одоо тий энэ дэлхий дээр бол арай орчин үеийн банкны систем хэрэгтэй. Одоо банкны систем бол 100 гаруй жил огт өөрчлөгдөөгүй. Ерөнхийдөө бол асар өндөр шимтгэлтэй хүн болгон гүйлгээ болгонд шимтгэлт үүж байна. Тэгээд тэр хүмүүс төдийлөн одоо тийм өндөр ашиг тэгээ олон жилийн хэрэглэгчнээс өндөр ашиг авгаа. Арай өөр чиглэлийн систем хэрэгтэй гэдгийг бол анх бол санаачилж гаргаж ирээд за тэгээд энэ санаагаа бол одоо Риф Коллинс гэдэг энэ хүн танилцуулсан байгаа. За Риф Коллинс гэдэг хүн бол ямар утга учиртай хүн бэ гэвэл за Риф Коллинс гэдэг хүн бол Tether компани ерөнхий захирал үүсгэн байгуулагч. За Tether компаниг одоо юу гэж ойлгох вэ? За ер нь бол энэ хүн бол дахин доллар бөгөөд USDT гэдэг дахин долларыг бүтээсэн хүн. Яг доллартай адилхан ханштай нэг харьцаа те. Одоо 1 USDT Монгол мөнгөөр 3600 таа, 1 доллар бас дунджаар 3600 таа. Энэ USDT-г бол одоо дэлхийд даяар маш олон улс орны олон 100 сая хүн өдөр болгон USDT-гээр гүйлгээ хийж ийн төлбөр тооцоо төлж ийн. Одоо жишээ нь ингээ Хонконгт бол Хонконг, Япон, Сингапур гэд Узбекистан гэд улс оронд бол бүр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Одоо ингээ та USDT-г ямар ч улсын байж тэр очиж албан ёсоор банкнд нь USDT-г ингээ мөнгөөр солих боломжтой. Тийм хэмжээний зэглэм долларыг энэ хүн бол бүтээсэн. Тэгээд 2021 онд бол банк өөрөө тэр одоо нэг ёсны одоо маш их мэдээж бол энэ хүний эсрэг бол маш олон одоо эсрэг үйл ажиллагаа байсан. 2021 онд бол энэ хүн бол ингээд өөрийнхөө банкныхаа тагаа зараад амлалтаа авсан. Амлалтын байдалтай ерөөдөө байжсан. За тийм мэдээж бол энэ анхны дэлхийн анхдагч крипто банкыг бүтээе гэсэн санааг бол энэ хүн дэмжиж энэ системийг 3 сарын хугацаанд судлаад ингээд өнөөдөр одоо энэ банкны нэг том одоо ерөнхий хэрэгт бөгөөд манай одоо яг хамгийн том хөрөнгө оруулагч энэ одоо нэг ёсны энэ системийн хамгийн чухал хүн гэж хэлж болно. Яагаад гэх юм бол одоо жишээ нь бизнесийн салбар дээр бол Стив Джобс гэдэг хүн бол асар алдартай. Маш олон хүмүүс тэр хүнээр өлгөт дүүрээс авч тэр хүний хийж бүтээсэн зүйлийг бол одоо олон хэлэгчнэр өөрсдийнхөө хэлбэрээс чинь оруулдаг. Тэгвэл Риф Коллинс бол одоо крипто валютын зах зээлийн Стив Джобс гэж хэлдэг бол асар өндөр хэмжээний бас зүйлийг бүтээж чадсан, дахин долларыг бүтээж чадсан гэж байна. За мэдээж дараагийн хүн бол одоо Халид Сүлейман гэдэг хүн байна. Одоо энэ Арабын нэгдсэн улсын за энэ хүн бол Швейцарын банкны захирлаар ажиллаж байсан банкир хүн байгаа. Мэдээж бид бол ганцхан крипто валют биш. Бидний үйл ажиллагаа IBAN, SWIFT, бэлэн мөнгө гэд маш олон юм одоо гүйлгээнүүдтэй учраас одоо өнөөдрийн байдлаар бол Халид Сүлейман гэдэг хүн бол хамгийн сүүлийн албан тушаал нь Арабын нэгдсэн Абу Дабигийн одоо үндэсний банкныхын захирлаар ажиллаж байсан. Одоо жишээ манай Монгол банкны захирлаар ажиллаж байсан гэж ойлгож байна. Зүрх болно. За энэ хүн бол одоо ингээд манай банкны чихэн управление бөгөөд манай банкны одоо төлөөлөн зөвлөх. За тэгээд асар туршлагатай гэж хэлж болно. Энэ хүний одоо бүх банкны үйл хаалга нээлттэй байдаг гэж ярьд юм билээ энэ талаар. За дараагийн хүн бол Роман Ростов гэдэг одоо IT-ийн чиглэлийн за хүн байгаа. За энэ хүн бол банкны 70 гаруй аппликейшнийг бүтээсэн хүн байт юм билээ. Туршлага нь бол хамгийн сүүлийнх нь албан тушаалд Vice гэдэг компани бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байсан. Vice гэдэг компани маань болохоор өөрөө одоо бидний маш сайн мэдих мөнгөн гуйлгын компани болох Western Union гэж компани байдаг. За тэгвэл Vice компани бол Western Union компаниас илүү мөнгөний хэрэгцээ гэж хэлж болно. Ялангуяа Аз, Малайз, Китаяар бол энэ Vice-аар маш их хүмүүс мөнгөн гуйлга гэдэг. За тэр компанид бол бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байгаад ингээд бидний багт бол нэгдсэн байгаа. Манайх бол олон улсын юм шилдэг одоо туслахтай юм мэрэгчлэнгүүд гэж хэлж болно. Тухайн өөрийнхөө хийж байгаа ажилдаа номер 1 хүмүүсээр бол бага бүрдүүлсэн. Мэдээж бол Майкл Батуй гэж хүн бол яг өнгөрсөн оны 11 сард бол бидэнтэй нэгдэж одоо манай банкны системд бол албан ёсоор орж ирсэн. Энэ хүн бол олон жилийн хугацаанд Visa гэж компанид ажиллаж байсан.
Visa компани өдөртөг албан тушаалтай байсан. За Visa гэдэг компани бол одоо дэлхийд даяар 150 сая одоо Visa компани бол 150 сая төлбөрийн системээр төлөх боломжтой юм ас. Ер нь бол бүх картн дээр одоо хүн болгоны картн дээр Visa гэдэг бичиг байдаг тийм. Яагаад гэвэл Visa бол угаасаа дэлхийн номер 1 монополист гэж хэлж болно. Энэ компанид олон жилийн хугацаанд ажиллаад одоо өнөөдөр DeFi D1 системээр бол энэ хүн бол нэгдэж чадсан байгаамаа. За бүгдээрээ нэг сонирхолтой зүйлийг харъя. Жишээ нь Danish-ний перевод бөгөөд мөнгөн гуйлгын салбар дээр бол 860 тэрбум доллар эргэлдэж юм байлээ. Харин крипто валютын салбар дээр бол 140-с 180 тэрбум доллар бол эргэлддэг. За банкны салбар дээр бол 150-аас 190 их 80 доллар бол эргэлддэг. Ийм судалгаа бол байт юм байна. За нийтдээ бол 3 их 80 долларын ашиг олдог банк бол банкны салбар бол одоо жишээ нь жилдээ 3 их 80 доллар нь одоо жишээ нь шимтгэлээс ашиг олдог гэж хэлж болно. За тэгээд энэ дундаас бол одоо жил болгон 10-аас 20% өсөж идэг. Одоо энэ мөнгө нь жил болгон 10-аас 20% өсөж идэг. Ер нь бол бид нар ингээд бас мэдэн штэ ингээд бидний хэрэглэдэг банкнууд зүгээр банкны аппликейшн руу ороход 50 төгрөг авч идэг, мөнгө шилжүүлэхэд 200 төгрөг авч идэг. Тэгэл ингээд за гадаадд бол зүгээр карта уншуулж явахад бол баг хэдэн төгрөгийн шимтгэл авч байгаач бид нар баг хооллохын аргагүй шимтгэл авдаг. Ялангуяа ATM-с мөнгө авахад одоо ингээд бид Туркт явж байгаа зүгээр банкны ингээд Монгол байгаа ажиллагааны банкны картаас авах тэгэл төгрөг нь тухайн валют руу шилжих конвертацийн мөнгө дээрээс нь 10% шимтгэл гэдэг ингээд зүгээр л ингээд 10% бол ингээд тусах ATM-с мөнгө авахд бол ингээд байж байгаа. Тэр бол ингээд багт ингээд өндөр төрлийн орон орны дамжуулалттай шимтгэлүүдийг бид нар байнга төлдөг. Тэгвэл одоо нийтийн шимтгэл нь бол ингээд ийм 80 доллар байна. Тэгээд яг үнэндээ бол хэлэхэд бол энэ мөнгө бол тэгээд нэг банкируудын хэдхэн банкируудын одоо халаасруу орж байгаа гэсэн үг. Ягаад ч энэ мөнгө бол бидэд одоо энгийн ард түмний одоо бидний ашиг болоод ч юм уу бидний ашиг бол бараг байхгүй. Энэ бол бараг л хэдхэн хүний гамаар болдог гэж ярьдсан байлээ энийг бол. За ер нь бол яг манай одоо энэ D1 систем нь бол 2 жилийн хугацаанд бол олон төрлийн лицензийг авсан байгаа. Мэдээж бол бид нар бол хамгийн анх бол Канада улсын үндэсний банкнаас тусгай лицензийг авсан. За дээрэс нь 3 төрлийн лиценз авсан байдаг Канада улсаас. За мөн одоо Хонконгод манай Bit банк маань байдаг хамтарч ажилладаг. За тэгээ Арабын нэгдсэн улсад бол 2 төрлийн лиценз, IT-ийн лиценз авсан. Чех гээд сая 2026 оны сая энэ жилийн 2 сард албан ёсны Европын лицензийг авсан Mika гэдэг лицензийг авсан байгаа. Одоо удахгүй та бүхэн харуулна. Тэгээ Европын 27 улс руу албан ёсоор орж байгаа. Би хэлсэн шүү дээ. Жишээ нь одоо Европын холбоонд бол одоо ер нь бол криптовалютыг сольдог хамгийн их гүйлгээ хийдэг номер 1 бирж гэж хэлж болно. Энэ бол Binance бирж байгаа. Тэгвэл сая энэ жил Binance бирж бөгөөд дахиад 3-4 ижилттэй биржүүд одоо Европын холбооны улсад албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхээ бол авч чадаагүй. Тийм учраас одоо тэр Mika гэж зөвшөөрлөө авч чадаагүй учраас Европын холбооноос Binance бирж бол гарсан. Одоо бас Bybit гэдэг бирж хаагдж байна. Яагаад гэх юм бол одоо нөгөө хүмүүс маань ерөнхийдөө хоцрогдож байна гэж хэлж болно. Одоо биржийг ашиглахаа болно гэсэн үг. Ойрын 3-4 жилийн дотор дэлхийн нийт хүн ам бол арай хялбар ер нь хүн гэдэг чинь өөрөө илүү тухтай, илүү хялбар, өөрт илүү ойрхон одоо тий амар зүйлийг хүн одоо хүсэж ашиглаж байгаа. Жишээ нь анх бол ингээл бүр анх банкны салбар ингээд карт гаргаж иргод хүн болгон тэр картыг дахиалаад тэр картыг яаж уншуулахгүйгээс ялангуяа тэтгэврийн насны хүмүүс тэр картыг ашиглаад маш хүндэлтэй байсан. Тэгээ зүгээр л банкн дээрээс очиод тэтгэврээ авах нь илүү тухтай санагддаг байсан. Тэгээд хүссэн үзээгүй бүх хүмүүс Visa карттай одоо Visa картыг ашиглаж одоо сүүлдээ QR болоод тэгээ одоо ер нь бол банкны аппликейшн хүртэл гарч ирэхэд жишээ нь Кыргызстан улсад банкны одоо хамгийн жижигхэн банк нэсэн бохгүй М банк гэдэг. Ерөөсөө арилжааны хамгийн жижиг банк. Тэгээ Кыргызстан улсын М банк гэдэг тэр банк нь одоо яаж одоо супер банк болох вэ гэдэг ингээд маркетингийн одоо албан ингээд ажиллаар хагаад ерөнхийдөө бол тэр банк бол хамгийн анхдагч анхных бол биш цор ганц бол биш анхдагч одоо ийм банкны аппликейшнийг одоо гаргаж ирсэн банк байхгүй юу М банк гэдэг. Тэгээ тэр банк болохоор ямар ийм одоо нэг ёсны ямар сурчлагаагаар номер 1 банк болж чадсан бэ гэвэл маш хурдан хугацаанд ерөөсөө
нэг жил 2 жилийн дотор л одоо тухайн улсынхаа одоо шилдэг топ 5 банк руу орсон. Хамгийн сүүлч ихсэлсэн банк. Яаж ингэж олон одоо сая хэрэгэлцтэй болж чадсан бэ гэхээр ерөөсө тэр банкны маань болохоор банкныхаа аппликейшнийг бүтээгээд та одоо өөрөө банкныхаа аппликейшнийг татаж аваад таны линкээр одоо таны гэр бүл ах дүүс ингээд банкны аппликейшн татах юм бол хүн болгоны тоогоор танд 1 евро танд бэлгэлнэ гэсэн байгаа. 1 евро одоо жишээ $1 1 евроор тэнцэх мөнгө. Мэдээж хүн болгоно 1 евроод олохыг хүссэн учраас одоо Киргиз улсоо тэр чигээрээ одоо тэр хэдэн сая 7 сая хүн амтай шүү дээ. Тэр 7 сая хүн ам нь хэдхэн сарын дотор бие бинийгээ бүгднгийн банкны аппликейшнтэй болгосон байна. Гэхдээ яг тэр дундаас бас алдаатай зүйл гарч ирсэн. Ягаад гэвэл тухайн банкны аппликейшнийг нэгдээ одоо хинэггүйтэл нууц код модоо дураараа хийгээд зүйл нууц код модоо өөрөө хийж чадахгүй чи хийгээд өччих гэдэг юм уу. Тэрнээс олж айгүй олон хүмүүс бас мөнгөө банкнд мөнгөө бас алдсан тохиол байд юм бэлээ. Одоо жишээ нь. Гэхдээ тэр банк бол үр дүнд хүрч чадсан. Ягаад гэх юм бол бүх хүмүүсийг банкны аппликейшнтэй болгоод ашиглуулаад сургасан. Одоо бол Киргиз улсад хүн болгон яам банкыг ашиглаж байна. Одоо манай хаан банктай адилхан гэсэн. Тэгээ бусад одоо банкны аппликейшнтэй адилхан гэсэн. За ингээд энэ хэлнэд байдаг. Энэ агентууд одоо бид нар одоо өнөөдөр ингээд банкаас устгах гэж ярьж гин хүмүүс манай банкны одоо ап руу орж иж гин удахгүй манай шинэ бүтээгдэхүүн гарах гэж байна. Энэ бүхэнд бид нар бол одоо ямар давуу тал ашиглах гэх юм бол одоо энэ 3 их $80 бол одоо энэ рүү салбар руу манай банк орчиж байгаа шүү дээ. Тийм бол манай банк маань болохоор бусад банкнаас юугаар ялгаатай гэх юм бол агент гэж одоо бид шиг ийм агентуудад бол 50% ашигынхаа 50%-ийг шууд цалин болгоод өгч байгаа. Тэгэхээр бол одоо манай банкнд бол ажиллаж байгаа Европын салбарынхан байна. Зүгээр Кыргызстаны одоо салбарын номер 1 агент бол одоо анхдагч хамгийн анхны 001 гэж хэлж бодно. Тэр агент бол ингээ 2 жилийн хугацаанд 11 тэрбум төгрөгийн цалин авсан байгаа байхгүй юу? Хизээж энгийн хүнд тэр банкны хувьцаа эзэмшиж болгоод хувь өгөөд явна гэдэг бол энгийн хүний амьдралд бол бараг байж боломгүй одоо боломжгүй зүйлийг бид нар боломжтой болгоод ингэ явж байгаа учраас энэхүү системийг зөв сонсоод зөв мэдээлэл аваад зөв ажиллаад явах юм бол танд ч гэсэн өнөөдөр энэ боломж байгаа гэдгийг хэлмээр байна. За энэ бол манай яг албан ёсны зөвшөөрөл байгаа. Ер нь бол альва нэг мэдээллийг авахтаа одоо ингээд мэдээлэл авсны дараа хин нэгэн хувь хүн асуугаад илүү яг энэ лицензийн номероор н ороод сайт руу н ороод одоо интернет гэдэг зүйл завсар өндөр хөгжсөн учраас та өөрөө нэг цаг 2 цаг сайхан тухтаа судлахад бол энэ лиценз нь ийм лиценз юм байна. Энэ банк чи ингэж ажилласан юм гэдэг шоудын мэдээлэл бол өөрөө нарийн судалсан нь бол илүү зөв байдаг. Тэгэхгүй бол бид чинь нэг огт ийм салбарын бит хүнээс очиж зөвлөгөө авчдаг. Одоо энэ ингүүл яах вэ гэвэл тэр хүн чинь өөрөө мэдэхгүй учраас бараг л их нь бол сөрөг ийм одоо мэдээлэлтэй байдаг. 2025 оны 6 сард бол D1 системний банк маань бол одоо хамгийн анхны нээлттэй бол Тайланд улсын Бангкокт хийсэн нийтдээ 3000 гаруй хүмүүс орноос очиж энэ дэр бид нар Гиннесийн номонд бичигдсэн. Яагаад гэх юм бол одоо YouTube-ээр энэ банкны нээлтийг 5 цагийн хугацаанд одоо энэ конференц хурлыг 13 экспертийн шинжээчийн одоо илтгэлийг 5 цагийн хугацаанд 200 мянган хүн тасралтгүй үзсэн. Ерөөсөө 200 мянган хүн. Тийм учраас одоо манай банкны одоо салбар маань бол Гиннесийн ном бичигдсэн байт юм аа. Ерөнхийдөө бол хэлэхэд одоогийн байдлаар $1 жилийн хугацаанд $2 хүртэл болтоо өссөн.
хөрөнгө оруулагчид маань бол 830% ашиг авсан 2025 онд бол асар өндөр. Ер нь бол яг 25 он чи өөрөө крипто валютын жилд бол хар жил гэж нэрлэдэг юм байлаа. Яагаад гэх юм бол одоо ямар ч токен coin ашиг өгөөгүй. Биткойн 50% уналттай, бусд нь бүгд уналттай. Зөндөө одоо крипто валютанд хөрөнгө оруулсан хүмүүс амиа хорлох тохиолдол маш их гарсан байлээ 2025 онд. Тэр энэ крипто валют гэдэг чинь мэдээж эрсдэлтэй. Яагаад тухайн крипто валют маань өөрөө одоо ямар токен өсөөд зүг байгаад ямар нь буруу байдаг гэдгээр би жоохон байж та бүхэнд мэдээлэл өгнө. За тэгээд дээрэс нь бол манай үйл ажиллагаанд 2024 онд одоо яг энэ DeFi одоо нэг ёсны олборлолтын токены олборлолт ингээ хичээд тэгээ 2005 онд бол Хүнзэнгийн одоо бус ийм аудитын компани бол орж ирсэн. Шалгасан гэдэг биднийг. Хүнзэнгийн бус Германы Solid Proof гэдэг та бүхэн компаниг судлаад үзээрэй. Solid Proof гэдэг компани бол ер нь бол аудитын компани дундаа бол ялангуяа блокчейн системээс шалгалдаг компанид бол номер 1-т орд юм билээ дэлхийд дээр. За тэгээ бид нар бол шалгуулад одоо бидний энэ оруулах хөрөнгө оруулалт маань одоо ямар явж гин, DeFi-г зөв олборлож гин, зөв хуваарлж гин гэдгийг шалгуулад 86.60 оноо авсан. 100-аас 86 оноо аваад аль бие усны автон сертификат авсан. Энэ бол одоо итгэл, энэ бол одоо надежный безопасность гэдэг нь бол аюулгүй итгэл гэсэн үг. Ийм одоо сертификатыг авсан. Тэгэхээр бидний бол оруулах хөрөнгө оруулалт бол аль бие усны ийм сертификатыг авч. За одоо ингээд манай банкны үйл ажиллагаа маань бол дараагийн бүтээгдэхүүнийг би та бүхэнд танилцуулах гэж байна. За эхлээд тэрнээс өмнө одоо энэ сар худалдаанд гараад дуусж байгаа бүтээгдэхүүнийг танилцуулъя. Дахиж бол хизээж ийм боломж бол авахгүй. За та бүхэн маань бол яаж энэ банкныхаа системд нэгдэх вэ гэвэл ерөөсөө үнэгүй. Одоо өнөөдөр та бүхнийг Zoom дээр өрсөн хүмүүс байгаа. Тэр хүмүүс рүүгээ одоо энэ Zoom-ын дараа холбогдоод линкийг аваад линк руу норж дараад ингээд үнэгүй бүртгүүлчих. Мэйл хаяг хамгийн гол нь бүртгүүлэхээс өмнө та өөрийн гэсэн мэйл хаягны нууц кодоо маш сайн мэдчих хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За ингээд бүртгүүллээ $10 карта захиалаад ингээд карта ашиглаад явж болно. За дахиад дараагийн одоо ямар боломж бидэрт бас дараагийн ямар боломж байгааг бүгдээ харцгаая. За дараагийн боломж маань бол нийтдээ одоо биткойн гэдэг токен бол 2140 он хүртэл олборлогдоод дууссан биткойн. Анх бол биткойн гэдэг койн маань бол үнэгүй одоо олборлож эхэлжсэн шүү дээ компьютер дээр хүмүүс асаагаад. Гэхдээ тухайн үед хүн болон мэдгүй байсан юм аа. За тэгээ 17-8 жилийн өмнө бол биткойн бол одоо ингээд гарч ирээд нойдолцоо эхлүүлээд өнөөдөр $65,000 хүртэл өссөн байна. Нэг шиг биткойн үнэгүй байсан бол одоо $65,000 болжээ. Хаяхан $84 сая биткойн задраад зарагдсан байна. Тухайн үед тэр хүн маш бага хөрөнгө оруулалтаар одоо $84 сая болсон юм шиг $84,000 оруулаад 84 саятай болсон өнөөдөр санхан хэд хоногийн өмнө зарсан байна биткойноо. Тэгэхээр крипто валют гэдэг маань бол одоо асар том зах зээл, асар өндөр хөгжилтэй зах зээл, ирээдүйн зах зээл. Тэгвэл одоо цагт ирсэн гэсэн үг. Одоо дээр үед бол хүмүүс бол хэдэн жилийн өмнө одоо энэ өстой ирээдүйд крипто валютыг ойлгох гэдэг бол одоо бол бүх олон улсын бизнесүүд, олон орны өндөр хөгжилтэй улс орнууд бол ашигын хууль эрхтэн орчныг бүрдүүлээд крипто валютыг бол өдөр тутмын энгийн хэрэглээнд орно гэдгийг бол ойлгоод одоо 1 тэрбум хүн шилжих хөдөлгөөн рүү одоо нэгээс крипто валют руу шилжиж байна гэсэн. Та хизээ шилжих вэ? Та хизээ крипто валютыг ойлгох вэ? Хизээ судлах вэ? Хэрвээ та одоо энэ 2026 онд крипто валютыг судлаж, ойлгож одоо цуг энэ өндөр хөгжилтэй хамт цуг хөл ингээд цуг алхаж хөгжихгүй бол одоо 3-4 жилийн дараа бол маш олон мэрэгжил хасагдана. Ялангуяа ингээд бэлэн мөнгө гэдэг зүйл бол ингээд ер нь бол ингээд жил ирэх тусам хөнгөдөж явна гэсэн. Тэгэхээр одоо бол бидний хувьд бол энэ өндөр хөгжилж байгаа энэ яг энэ зах зээлийн бүүн болж байгаа энэ үед бол хурдан хугацаанд хамтдаа хөгжих нь чухал байгаамаа. За энэ одоо томьёо миний ярих гэж байгаа энэ томьёо маань болохоор 8 жилийн хугацаанд ерөнхийдөө бол энэ DeFi гэдэг токеныг бол дэлхий дээр олборлогдоод дуусгах юм. 8 жилийн хугацаанд. Хизээ эхэлсэн бэ гэх юм бол 2024 оны 9 сарын 19-нд. За тэгэхээр 2032 оны 9 сарын 19-нд ингээд дуусна. Ердөө 1 тэрбум гарна. Ердөө DeFi токен бол ердөө 1 тэрбум гарна. Биткойн бол 21 сая гарна. Тэгтээ бол биткойны дийлэнх нь олборлогдоод байна. Одоо бол биткойныг олборлох юм бол ашиггүй. Яагаад гэх юм бол
одоо маш өндөр хүчтэй энерги эрчим хүч хэрэгтэй. Дээрээс нь супер компьютер мэдлэг гэж маш их мөнгө орно. Тэр бол одоо бол ашиггүй гэсэн. Тийм супер ашиг гацтай биш. За ерөнхийдөө бол DeFi токен бол одоо ялангуяа одоо олборлож байгаа цаг үе хамгийн алтан үе гэж хэлж байна. За яг та одоо биткойныг 10 жилийн өмнө олборлож ирсэн доо одоо адилхан ийм үр дүнд бас хүрэх боломжтой гэсэн. За яаж бид нар энэ үр дүнд хүрэх вэ гэвэл одоо та энэ сарыг дуустал ITO гэж одоо энэ тоног төхөөрөмж худалдаж авна. Нэг ширхэг нь 70 цент болсон. Монголчуудыг бид нар авч 2 жилийн өмнө авч байхдаа 20 цент байсан. Анх бол бид нар авч 20 центтэй байсан. Тэгэл нүдэн дээр ингээд өссөн байгаас одоо ингээд 70 цент болчихлоо. Яагаад гэх юм бол ганцхан монголчуудын шинж 400 хэдэн мянган хэрэглэгчийн мянган хэрэглэгч нь Монгол улс байгаа. 449 мянган нь бол гадаад дотоодын тийм одоо орны хүмүүс ингээд янхаа холбоотой явж байна. За энийг тэрбум токен маань бол одоо яаж олборлож байгаа гэх юм бол одоо бол зөв цаг нь. Яагаад гэх юм бол 1 секундэд 8 ширхэг токен өгж байгаа. Одоо 1 секундэд 8 токеныг хувааж авч байгаа бид нар. Энэ олборлдог машин нь одоо 8 сарын 31 хүртэл одоо борлуулагдаад ерөнхийдөө бол ингээд дуусна гэсэн. Ер нь бол нэг хэдхэн хоног л үлдсэн. 2 жил тутамдаа хуваагдал явагдана. Хуваагдал гэдэг маань юу гэхээр одоо ингээд 2 жил болж байгаа байхгүй юу? 2024 оны 9 сарын 19-нд эхэлсэн. 2026 оны 9 сарын 19-нд ингээд 2 дахь жил нь болчихлоо. За ингээд хуваагдал нь явагдаад гэхээр нөгөө хөрхийн 8 токен өгж ирсэн 4 болоод үнэн өсөө токен багасаад ингээд хуулиараа ингээд явах юм. Одоохондоо бол $2 байгаа хүмүүс тоохгүй байгаа $2. Одоо энэ 9 сараас хойш бол ингээд 5, 10, 20 гэж явчихна гэсэн. Яагаад энэ бүтээгдэхүүн одоо жишээ нь яагаад энэ токен маань за энэ дэр яагаад энэ токен маань ингээд өндөр өснө гэх юм бол одоо энэ дэр дөрвөн экосистем байгаа. Жишээ нэгдүгээрх нь болохоор покупайте что угодно где угодно токен DeFi гэж байгаа. Тэгэхээр танд DeFi гэдэг токен байх юм бол юу гэхлээр юу хөтлөж авч байна. Шууд автоматар та нөгөө карт руугаа DeFi оруулаад нэг кнопо дараад банкныхаа аппликейшнийг ашиглаад тэгэл DeFi чинь мөнгө л гэсэн үг байхгүй юу? Одоогийн ханш нь бол $2 гэсэн. Тэр та хоол үзээ зөвлөлч болно DeFi-тай бол одоо DeFi $2 тагаа үнэнд нь зарах уу? 21 ширхэг нь $20 тагаа үед нь гаргаж зарах уу? Нэг ширхэг нь $200 болохоор гаргаж зарах уу гэдэг бол таны өөрийн сонголт гэхгүй та өөрөө тэр цаг үеэ мэдэрнэ гэсэн. Дээрээс нь бол энэ бүтээгдэхүүн дөрвөн экосистемтэй байхгүй. Ерөнхийдөө бол дийлэнх токенууд болохоор ердөө нэг ганцхан экосистем байдаг. Жишээ нь ихэнх криптовалют бол өөрөө ерөнхийдөө бол ихэнх криптовалют бол хөлбөрийн систем болох гэж гарч ирсэн. Одоо нэг ямарваа нэгэн даатгатай байдаг байхгүй юу? Тэгээд төрсөн гэдэг энэ дэлхийд. Тэгээ ихэнх нь бол яг үр дүндээ хүрч чаддгүй ампуурчдаг ч юм уу. Эсвэл одоо бирж рүү орж чадахгүй байдаг ч юм уу. Эсвэл одоо ингээд цаанаасаа их алдаатай байдаг ч юм ингээд 20 жилийн хугацаанд бол гадаа оноо бол зөндөө байсан. Одоо бол энэ мундаг технологид нэгдээд одоо энэ криптовалютыг бол өнөөдөр бол дөрвөн экосистемтэй болгож чадсан. Монголд ч гэсэн ингээд зөндөө криптовалют байгаа шүү дээ. Монголоос гарч чадаагүй зөндөө хүмүүс мөнгө оруулсан. Гарч чадаагүй учраас үр дүнд хүрээгүй, үнэн өсөөгүй учраас хүмүүс мөнгө хатсан тохиол зөндөө байдаг. Тэгвэл энэ DeFi гэдэг токен бол дөрвөн экосистемтэй. Тэр экосистемээр болгоулж явдаг. Тухайн бүтээгдэхүүн яах гэж гарч ирсэн бэ? Ард нь ямар экосистем байгаа гэдгээс шалтгаалдаг байхгүй. Тэгж байж тухайн криптовалют өөрөө үнд хүрнэ гэж бид нар үзэж байгаа. Тэгж байж. Түүнээс бол зүгээр нэг саруул ч юм уу, нараад чимгээ гэдэг криптовалют Монголд 90-11 гэдэг хүртэл криптовалют байсан шүү дээ. Бараг Кашмирынхаа нэрээр, Нодорынхаа нэрээр хүртэл нийт үзэн. Гэхдээ тэрний ард нь ямар бүтээгдэхүүн байгаа вэ гэдэг нь чухал байдаг. Тэгвэл DeFi токеныг монголчууд минь бүгдээрээ олборлоороо. Яагаад гэх юм бол энэ токены ард бол дэлхийн хамгийн анхны крипто банк 1 тэрбум хэрэглэгч одоо хагас сая хэрэглэгч ингээ болж. Дэлхий гэдэг чинь зүгээр нэг Монгол улс, нэг Орос ч юм уу, нэг одоо хятад биш. Энэ систем бол үнэхээр олон улсыг бол тэр чигээр бадж чадж байгаа байхгүй. Тийм экосистем байгаа учраас энэний үн бол үргэлж өснө гэсэн. Танд үнэхээр зөв хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Зөв цагтаа энэ зүйлийг сонсож байна гэж бодгоо. Маш бага хөрөнгө оруулалтаар маш том боломжтой болох боломж байна. За дараагийнх нь болохоор одоо зээлийн үйлчилгээ. Жишээ нь манай банк маань одоо энэ их сараас зээлийн үйлчилгээ гэх юм бол танд DeFi токен байвал та заавал тэрийгэ зарж өгөхгүйгээр зүгээр барьцаан тавиад DeFi барьцаан тавиад USDT бөгөөд доллар захин доллар аваад тэгээд та бизнестэй хийх юм уу? Одоо тэгээд
ямар ч зүйл та хэрэглээд явчих болно. Хүү багтаа аваад явчих гэсэн. Тэгэхээр энэ бол үн цэнтэй хөрөнгө оруулалт байж чадж байна гэж үзэж байна. За энэ бол одоо манай банкны энэ сар дуусж байгаа ингээд TPS-ны зээл юу уучлаарай. Хувьцаа. За энэ бол ямар хувьцаа вэ гэх юм бол за энэ банк маань одоо 5%-ийн хувьцааг хүмүүст одоо нэг ёсны ингээд бэлгэж байгаа маа хөрөнгө оруулалт маань. За тэгэхээр 5% хувьцаанд дунд орсон их чухал байна. За өнөөдөр нэг $1000 хөрөнгө оруулалт хийгээд олборлолт эхлүүлсэн хүмүүст бол дунджаар $1500 ч юм уу нэг одоо бол нэг дунджаар нэг $120-150 мянган долларын хооронд хувьцаа өгж байгаа. 2-3 жилийн дотор бол та хувьцааныхоо ногдол ашиг аваад одоо та боддоо 1 тэрбум хэрэглэгчтэй одоо тий нэг 3-4 жилээр 1 тэрбум хэрэглэгчтэй банкны бүхэл бүтэн та хувьцаа эзэмших гээд өөрийгөө та төсөөлөд үзтээ. Жишээ нь бид нар ингээл зөндөө л олон ингээл Монгол улс маань бол гадаадын компаниудыг оруулаад зөндөө л олон ингээл газар шороогоо ухуулаад ингээл гэж явж байгаа боловч яг тэр нь бодтой хүрч чадж гэнэ хүрч чадахгүй байна уу тий зөндөөд ингээл хувьцаа эзэмшиж байна гэдэг бол мэдээж маш зөв сайн үр дүнд хүрнэ гэж. Энэ хувьцаа маань харамсалтай одоо ингээд дуусж байгаа учраас амжих нь л аавна. Амжихгүйнүүд нь ер нь бол $1000 олборлолтоо эхлүүлээд хувьцаа өгнө гэдэг боломж бол миний бодлоор бол дахиж бол хийж олдохгүй байхаас гэж би бодож байна. За одоо бүгдээрээ дараагийнхаа слайд руу оръё. Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулнаа та бүхэндээ. За ингээд 8 сарын 31-нд одоо олборлолт хувьцаа 2 маань дуусаад одоо бидний яг жинхэнэ одоо энэ дараагийн бүтээгдэхүүн маань гарч иж байна гэсэн үг. За би бол тайлбарласан шүү дээ. Одоо бол орчин үед бол ирэх жилүүдэд бол ямар банкнууд үлдэх вэ гэвэл одоо хэрэглэгч болгоно хүнддэг төлбөр болгоно нь ашиг өгдөг. Худалдаа авалт болгоно ч танд ашигтай байдаг. Ийм л систем бол үлднэ гэсэн үг. Тийм учраас энэ дэлхийн шилдэг банкирууд одоо нэгдэж энэ удирдлагууд бол энэ системэд л бол нэгдэж чадсан. За ингээд манай дараагийн лицензүүд маань Бразил, Европ авсан, Солонгос, Казахстан, Арабын нэгдсэн улс, Америк гэд энэ лицензүүдийг бол хүлээж байгаа. Тэгээ та бүхэн маань бол одоо энэ авсан энэ зургийн дараа энэ MSP гэж ямар лиценз юм, Mika, EMI гэж судалгаа хийж болно. Та бүхэн маань өөрсдөө чиглэлдээ ер нь бол одоо энэ дэлхийн газрын зургаас энэ ногоор зэвсэх нь бол манайх одоо цаашдаа худалдаж авах шаардлагагүй шууд бэлгэн өгнө гэсэн. Тэгээд та ингээд өрсөн мөнгөчин DeFi-г олборлоод буцаад танд мөнгө олж ирээд энийг ясны та энэ 3 төрлийн картыг одоо жишээ нь та нэг 300 мянган төгрөг хийлээ энэ карт руугаа тэгээ явлаа хүнсээ цуглууллаа. Нөгөө 300 мянган төгрөг чинь буцаад танд DeFi гэдэг саний тэр гайхамшигтай токеныг олборлоод тэгээ та ингээд нэг ясны ингээд бүр гайхамшигтай ингээд одоо нэг ясны та ингээд таны өрсөн мөнгө чинь буцаад танд орж ирнэ гэсэн үг байхгүй юу? Олборлолт хийгээд ийм гайхамшигтай 3 карт ингээд дэлхийд дээр гараад ирлээ. Visa компанитай хийсэн тусгай гэрээ. Та бүхэн анзаарж байгаа бол энэ картн дээр картын дугаар, таны овог нэрмэр байхгүй, Visa гэдэг бичиг байхгүй. Энэ бол Швейцар улсад албан ёсоор Швейцараас хэвлэгдээд шууд таны гэрээ хаягаар бол энэ карт маань бол хэлбэг юм аа. За Швейцараас хэвлэгдээд ирнэ гэдгээс хэлмээр. За 3 төрлийн карт байгаа. Platinum, Signature, Infinity гэдэг. Одоогийн байдлаар үнэн гараагүй. Яг тэр шинэ бүтээгдэхүүн учраас удахгүй үнэн гараад худалдаа нь гарангууд бүгдээрээ захиалаад тэгээд гэрийн хаягаар аваад бүгдээрээ дураараа картаараа уншуулад тэгээд нөгөө уншуулсан мөнгө маань гайхамшигтайгаар буцаж ингэж олборлолт хийж орж ирнэ гэдэг бол үнэхээр супер. Одоо жишээ нь бид нар ингэж зөндөө л худалдаа авалт хийж штэ баяр ёслол болохоор хэдэн сая гэж үрж байгаа. Тэгвэл одоо цаашдаа та бүхэн маань энэ картаа уншууллаа. Гадаад дотоодоор та 4-5 сая төгрөг өрөөд ирэхэд цаад нөгөө 4-5 сая төгрөг чинь танд ороод ирнэ гэдэг та төсөөлөд үзтээ. Ийм гайхамшигтай картыг өнөөдөр та бүхэнд танилцуулж байгаа. Өнөөдөр та бүхнийг энэ зүүн дөрвсөн хүмүүст бол талархлаа гэж хэлээрээ. Яагаад гэх юм бол та энэ сайхан мэдээллийг авч ирж үү. За ингээд манайх карт бугуувч
ийм сейф гэж ийм 3 бүтээгдэхүүн гарч байгаа. Жишээ нь бугуувч заавал карта гаргаж ирэхгүй ийм гоё ухаалаг бугуувчаа зүгээд тэгээ энэ бугуувчаараа шууд ингээд автоматар төлөлтөө гэж явчих болно. Энэ картан дээр ягаад дугаар байхгүй гэхээр сүүлийн үед маш олон хүмүүс маань ингээд хакерд болж байна. Банкнд дэх мөнгө алдаж гин. Одоо эсвэл одоо ингээд жишээ нь карта гулгаад одонгод доторх мөнгөний авчиж гин. Тэгэл одоо энэ хакерууд хүртэл айгүй айхтар болсон байна. Тийм учраас хамгийн өндөр зэрэглэлийн нууцтай энд одоо анзаарж байна уу хинч хакерт боломжгүй номер байхгүй, дугаар байхгүй, нэр байхгүй. Ийм дээд зэрэглэлийн Швейцарт хийгдсэн ийм картыг та бүхэн рүү гэрийн хаягаар руу явуулна. За энэ Wallet гэдэг маань болохоор safe гэх үг энэ Wallet гэдэг. Одоо энэ слайдыг монгол хэл дээр орчуулсан. Хагас өдрийн сургалтын дээр та бүхэн маань шууд монгол хэл дээр та бүхэнд энэ слайдыг хүргэнэ. Өнөөдөр нөгөө дөнгөж бид нар энэ шинэ бүтээгдэхүүнээ дөнгөж гэж байгаа учраас бид нар монгол хэл дээр бол өнөөдөр бол орох боломжгүй байна. Харин удахгүй бүгдээрээ хагас өдрөөс эхлээд энэ бүх слайд монгол хэл дээр орчихлоо. Та бүхэн өөрөө ч гэсэн тухтаа уншаад амьдрахад боломжтой болно гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ багцуудаас ингээд сонгох юм бол одоо жишээ нь та гэр бүлийн амь даатгал за дээрэс нь одоо гадагшаа дотгошоо их явдаг хүмүүс бол олон улсын бизнес одоо заал байгаа шүү дээ. Онгоцны бодлын бизнес заалт одоо хоол хүмүүс алкогол тэгээд уух юм бүх юм үнэгүй байдаг шүү дээ. Тэгээд энэ бизнес заалан дээр 1700 бизнес заал руу үнэгүй орох хэрэгтэй. Карта үзүүлэл орчин. Тэгээд онлайнаар одоо ингээд eSIM интернет SIM дэлхийн аль ч улсад та 30 ГБ-тай интернет SIM хоёр төрлийн мөнгө хадгалах тусгай банкны сейф. За тэгэл 70% хүртэл хямдралтай буудлууд байна. Тэгэл энэ бүтээгдэхүүн бүгд тань дээр одоо ингээл ирнэ гэсэн үг. Буцаа олголтууд байна. Тэгээ Better Rewards, Mining, Super Rewards, Rewards Booster гэдэг энэ гурван төрлийн одоо буцаа олголт байгаа. Жишээ нь та ингээл картаараа мөнгө өрж яхад танд ингээл туцхай зоосууд орж ирэл байна. Тэр зоосуудаараа та тэр зоосуудаараа ингээд цуглуулад буцаага та тэр зоосоо аль ч улс руу одоо аль ч валют руу шилжүүлээд ингээ мөнгө үрээд эсвэл бэлнээр авах уу гэж худалдаа авах гэж явчихна гэдэг. Мөн манай карт маань кэшбэк бөгөөд одоо та картаараа төлбөр тооцоогоо хийхээс гадна асар ингээд кэшбэк гэдэг одоо буцаад $1500 хүртэл орж ирнэ. $5000 эксклюзив нь $15000 буцаад ороод. За дээрэс нь бол одоо хэлсэн шүү дээ. Тусгай зээлийн үйлчилгээ энэ карттай хүмүүс бол тусгай ингээд яаралтай үед бол та яаралтай хэрэглээний зээл авчиж болно. Буудлын зээл авч болно. Гадагшаа дотгошоо аялах юм бол тусгай аяллаа оноонууд ороод ирнэ. Тэр нь бас бэлэн мөнгө гэсэн үг. За тэгээд хамгийн гол зүйл нь бол одоо энэ гайхамшигтай энэ токен бол 1 тэрбум токен дээр гарна. Энэ үнэ өдөр болгон өсөх болно. Тэгэнгүүт энэ токены та 3 төрлийн юм картаас ашиглаад одоо хүчин чадалтай. Тэгээ аль нэгэн карттай байхад бол аль нэгэн картаараа тусгай худалдаа аваатай хийгээд явж хахад автоматар таны ингээд дансруулж ингээд одоо чи $1-аар 1 кофе авлаа. $1-аар 1 кофе авлаа гэхэд бол ингээд автоматар ерөөдөө ингээд CP-нүүд ингээд оноонууд нь цуглараа тэр оноогоор ингээд DeFi олборлон DeFi-а үрээд одоо ингээд нэг бэлэн мөнгө шүү дээ DeFi чинь. Ерөөсөө бэлэн мөнгө шүү. Нэг ширхэг нь $2.5 жишээ нь байхад. Ингээд таны өрсөн мөнгө чинь буцаад танд ингээд одоо энэ бол үнэхээр гайхамшигтай. Та бодлоо жишээ нь Монголд 1 кг 35,000 тахад 10 кг аваад карта уншуултаа буцаад нөгөө 10 кг махны мөнгө чинь тань дахиад 10 кг махны мөнгө чигээд ингээд өрсөн мөнгө болох чинь таны төлөө ажиллаад явж байна гэдэг бол мэдээж яаж ч утсан энэ дэлхий дээр байгаа хэдэн тэрбум хүмүүсийн 1 тэрбум хүн бол тэнэгэл биш бол энэ картыг авч хэрэглэж штеп. Хүн болгоос мөнгө үрж ийн, өдөр болгоос мөнгө үрж ийн. Бүгд үрж байгаа мөнгө маань хөрөнгө оруулалт олоо явж ивэл энэ чинь гайхамшиг үстэй. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ энэ хүү одоо мэдээллийг ингээ хүргэж байна. За хагас өдрийн 8 цагаас бүгдээрээ дахиад нэг мэдээллийг олно. За тэгээд бид дахиад нэг зүйлийг та бүхэндээ за дараагийн сургалтын дээр одоо бид нар бас агентийн тусгай сургалт орж байгаа. Яг агентийн сургалтын дээр хамтраад ажиллах хүсэлтэй хүмүүс байвал агентийн групп чат байгаа. Тэр агент болохыг яаж агент болох вэ? Энэ банкны агент яаж болох вэ? Яаж одоо хугацаанд ажиллах вэ гэдэг талаар бол өөрсдийнхөө өрсөн хүмүүстэй холбогдоорой. За би бол өнөөдөр та бүхэндээ бол яг энэ системийг бол танилцууллаа. Тэгээ та бүхэн маань манай энэ картыг чөлөөдөө та бүхэн маань хэрэглээд уншаад яваарай. Би одоо ингээд эцэн дээрээ суулцсан. Та бүхэнд харуулъя карта. Ингээд утсан дээрээс бодохдоо хаана л хаана. Одоо жишээ нь би өнөөдөр ингээд Хонконгт явж байна.
Тэгээ Хонконгд өнөөдөр ингээд хаана бол юу л бол юу уншуулаад явж байна. Бэлэн мөнгө хүрт аваа явж байна. Тэгэхээр ерөөсөө энэ карт бол авхан долларын үнэтэй. Тэгээд шимтгэд багтаан байлээ. Бусад орны картыг одоо шимтгэд багтаан байлээ. Тийм учраас та бүхэн маань энэ банкныхаа системтэй нэгдээрээ дараагийн сургалтанд хамрагдаарай гэж хүсмээр байна. Хагасаа өдөр бол яг энэ сургалт маань дахиад нэг удаа орно. Тэгээ өнөөдөр Zoom-ийн маань өөрөө уул нь 500-ны өрөө байсан чинь 100 хүний багтаамжтай гэж зарим хүмүүс маань орч чадаагүй байна. Уучлаарай. Бид нар одоо энэ хагас өдрийн сургалтыг бол яг яалтчгүй Zoom-ийнхаа өрөөг том болгоод 300-аас 500-ны өрөө олсон. Тэгээд агент болох хүсэлтэй хүмүүс маань бол энэ нөгөө хүн болгон болох боломжгүй учраас та бүхэн маань яг энэ манай агентуудтай холбогдоод тэгээд тэр агентуудаас мэдээлэл аваад яаж агент болох талаар бол мэдээлэл аваарай. Энэ бол ямар нэгэн шууд худалдааны компани биш. Энэ ямар нэгэн хөрөнгө оруулалтын компани биш. Энэ бол албан ёсны дэлхийн анхдагч криптовалютын албан ёсны дэлхийн 40 улсын эмчтэнтэй банкны мэдээлэл та бүхэн хүргэлээ. За сайхан амарцгаагаарай. Дараагийн сургалтын дээр уулзъя. Асуух асуулт байвал агент руугаа холбогдоорой. Баяртай.